Сайн бацхан уу, зөгийн цагийн минь эрэг сурвалжлах эхлэж байна. За бид энэ удаа хүн хичээл зүтгэлтэй байснаар ямар амжилтанд хүрч чаддгийг харуулж чадсан нэгэн залууг онцолж байгаа. Тэгэхээр бидний өнөөдрийн хүндэт зочин бол Монголын мистер улсын аврах шалгаруулах 29 дахь удаагийн тэмцээний ялагч Бат Жаргал. Сайн байна уу? Сайн байна. Тэгээд сая болсон манай Монголын авах шалгуулах тэмцээхэд 30 жилийн батлахгүй. Тэгээд тэний би очоод тэгээд би өөрөө итгэв байхгүй. Би хоёр таснаа гэдэг. Тэгээд би надад шийдвэрлэх юм байсан л да. Тэгээд ерөнхийдөө би өөрөө амин нэгсэн. Мэдээ хайсан байгаа. Батингаа ялахтай юм аа. Анхны тэмдэмдэн удаан матхтай байгаа. Ивэл мэдээсэд тусгай баян шиг дүгээд шиг Монголын дэхил ган дэг гэдэг хүн байдаг хөө. Монголын дэв удаг мэдээ. Тэгээд ахаа итгэдэг юм аадаг. Өдөө хүтэл би амжилтанд хүрээд яхаа би итгэдэг аадаг. Авна Монголын мэдээ ахгүй. Тэгээд дэндээ би өшгөдлөх үнтэй үлдээд нэгдүгээр мэдээ даваад тэгээд манай тэгэхэд намайг тэгэхэд гэдэг хангаад тэгээд осон тэгээд хоёрдугаар хэлээд тэгээд хамгийн хүндэт медаль нь миний энэ 30 жилийн хүрээнд би авч байгаа маа. Анаагаа байтмаа. Би амбут видео байдаг. Би бүлэг намайг өдөр дэмждэг яваад тэгээд хэлдэг байхгүй манай гэр бүлэрээ л дэмждэг. Хүүгээд өөрийн хөгжлийн бэрхшээлтэй бие дагаад өөрийнхөө нууц болцог ашиглаад ингэ явж байхад бид нэр дэмжихгүй байж чадахгүй. Тийм болохоор бид нэр аль болохоор өөрөд нь ирч хүч охин зэрэгтэй минийх одоо зорилсонтой хөр ямар ч хэлсэн ингээл өөрийгөө хөгжүүлж байгаа юм чи явах л ёстой гэж бид нар ч одоо тал өрөөс дэмждэг шин. Хэрглэж байгаа энэ ууж идэж байгаа энэ амин дэмүүд аяг асар их хүнтэй. Тэгэхээр бид нар ч одоо нэг цалингийн ч мараг талан линий урамж авчиж байгаа юм. Ганц юу уураг угаад болохгүй гэж өчнөө бас мас авах юм аяг хэрэг болж байгаа юм. Тэгэхээр чи биднээс бас тэгэл ээж аав ингээл тал хүлээрээ бүрээсээ л дэмжиж ийн ерөөсөө. Одоо бол нэг 2 сар амар гэдээ ямарсан амраагаад сууж байгаа. Тэмцээнд бол одоо амар. Анх тэмцээнд орж яхад нь ямар санагдчихсэн бэ? Бид нулимс гарсан шүү дээ ингээл тэмцээнд ороод бид нар чинь гүйж очил гурвал очиж үзэж байгаа юм. Тэгээд хүүгээ тэр олны дунд яг жирийн улсуудтай мөр зэрэгцээд ингээд зогсож хүүгээ ихлэ таниагүй бүрээсээ ингээл ганцхан Бат Жаргал гэсэн чинь хүн чинь ингээл огш тийм л шин нүднээ л сасгараад хүүгээ яна олж харахгүйсэн мөртлөө нэрийн дуудаад юуг нь дуудахлаар хүн чинь харж байгаа юм чи яна чи минийхөө Тэр үед яг юу бодогдчихсэн бэ танд? Хэлэгч болдог шүү дээ. Яна минийхөө төрүүлчтэй гэж минийхөө чи ямар мундаг юм бэ гэж боддог гэж байдаг. Бид маань бас ингээд юу бүтэн биеийн саажилтай. Тэгээд амаараа зурдаг. Тэгээд 3 ил 90 грамм хүү гаргасан. 2 сарын 8 төрсөн. Нэг сарын 8 төрсөн. Тэгээ одоо сая ингээд сар болоод 2 3 хонжоо минь өсч байна. Тэр мөчл над их баярлсаа. Тэгээ ямар ч байсан бид үдийг баярлуулах нэг сайхан күү төрүүлж өгсөн минь.
гэж чинь тэгээ миний хүүч аа болсон. манай эхнээс он дөрөв дэмэ амага хүм бодом мэднэ. Яг би одоо энэ амжилтыг би бүтээхэд би одоо бүхнийг хийхээс замаад байгаа шүү дээ. Уул нэг ажлын байр санал болгоод ч юм уу нэг үл энэ нэг ивент итгэдэг нэг гоё хамт олон ч юм уу компани ч юм уу байдаг. Сая бол Ази аврагч явахгүй чатаагүй яагаад тэгэхээр авгаан төрөх болоод нэгт бас ивент итгэх юм байсангүй тэг явж чадаагүй. Үеэ далд гिचээгээ өөдөө дэлгэхтэйгээ дэлгэхтэй тэмүүлээ л гэж тийм.